За энэ чинээс ороод энэ математикийн хичээлгээ сонгочихсон байсан болохоор яг хуу дандаа математикийн дасгал ажлууд гарч ирнэ гэсэн үг. За тэгээ энэ хүүхэд маань жишээ нь одоо тэгштгэл бодож байгаа тийм үү. За үзлээ, дасгал ажлаа хийлээ, ажиллаж байна. Энэ төвшин тогтоолтын шалгалтыг болвол бас утаснасаа хийж болно, таблетаас хийж болно, мөн адилхан компьютер дээр хийж болно. Жишээ нь өөрийнхөө төвшин тогтоох гэж байгаа учраас хүүхдээ хитрхи хяналтгүйгээр өөрийнх нь төвшнөр хувирчлаад жоохон гялбаад тах шиг байна. Иш эргэжээ. Хувьчлаад хийхэд нь бас урамшуулах хэрэгтэй. Бүр айхтар шалгалт биш учраас тий. За энэ чинээс миний X болвол ямар гарах вэ гэд ингээд үтсэн чинь би энэ асуултыг мэдх юм байна. X 9-тэй тэнцэх хэрэгтэй. Зөв байна, буруу байна гэж хэлэхгүй. Яагаад тэгэхээр зөвхөн төвшнийтэй тогтоох жаа. За ингээд энэ төвшин тогтоолтын програм нь өөрөө Excel дээр болохоор зэрэг бид нэр live test буюу яг амьд тест гэж ярьдаг. Adaptive буюу хэдэн асуултанд хариулж байна, ямар төрлийн асуултанд зөв хариулаад, ямар төрлийн асуултанд буруу хариулаад байна. Хэдэрхий удаан хүлээж ээж хариулж байна гэдэг ч юм уу тий. Энэ дээр нь тохируулаад дараагийн асуултууд бол гараад эхэлнэ. Саяын асуултыг би зөв хариулсан учраас яг дараагийн тэгштгэл маань болохоор зэрэг нэг үл мэддэхтэй боловч хоёр тэгштгэлийн хоёр талд үл мэддэхтэй ийм тэгштгэл гараад ирлээ. Яна ийм олон юм биш үү? Ямар урт тэгшгэлээ би өстой мэдэхгүй юм байна. За вэжээгээд нөө хүүхдэн ажиллаа хийж байгаад ингээ хийчлээ. Саяын асуулт бол буруу байсан. Ингээ дараагийнх руугаа үргэлжлээ явчихж байгаа гэсэн. Хэрвээ хүүхд чинь үнэхээр мэдэхгүй юм гараад ирэх юм бол тааж болно. Үгүй болоо шууд яг би нэг арай сурж амжаагүй байгаа юм байна. Ерөөсөө үзээгүй, сонсоогүй сэдв байна гэх юм бол бас ийм сонголт байгаа. Ийм сонголтод орсон тохиолдолд яг дараагийн хувьчилсан сургалтын хөтөлбөр маань яг саяын асуулттай ойролцоо ижил төстэй асуултуудыг өгөө явна гэсэн үг болчихж байгаа. За ийм ба. Ахаад нэг санаж явах зүйл нь болохоор зэрэг диагностик буюу төвшин тогтоолт дээр маань ахаад ийм доошо drop down буюу яг сумтай хэсэг байгаа. Энэ чинээс би бол хоёр хичээлээ хуулийн төвшин тогтоолтыг нэг дор хиймээр байна. Эсвэл хоёр хичээлийн төвшин тогтоолтыг тус тусад нь хиймээр байна гэх юм бол эндээс сонгож болно. Би зөвхөн математикад одоо хиймээр байна гэх юм бол математик. Ингээ гарч ирэх асуултууд маань бол дандаа математикийн асуултууд гарч ирээд явна гэсэн үг байна.